Баримтрыг үзэгчтэй. Улсын хурлын долоодод дэлхийд охин болж байгаа зарим үйл явдлаас та бүхэнд багцлан хүргэдэг цагийн хүрдэн дэлийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхэлж байна. Улсын хурал ахмад насны тухай хуулийн төслийг хэлэлцгээр тогтоод байгаа асуудал чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар яригдсан байна. Энэ хуулийг батлан гаргаснаар ахмад наснуудын эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг тусалцаа үзүүлэх зарим талын боломж бүрднэ гэж хууль тогтоогчид үзэж байгаа юм а. Манай улсад ойрын 20 жилийн хугацаанд хүн амын дунд насжилт идэвхжих, ахмад насанд үзүүлдэг эрүүлэмд нийгмийн үйлчилгээний ачаал зардал нэмэгдэх хандлагатай байна гэж салбарын яамныхан тайлбарлаж байна. За тиймээс ахмад наснуудад зориулсан үйлчилгээг одооноос төлөвлөлийг нэмэгдүүлэх, олон нийт болон өрхөд тулгуурласан тусламж үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг бий болгоход хуулийн шинжилгээг чиглүүлсэн гэж хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Намтай баяр тайлбарлаж байна. Сум хороо баг тосгонд ахмадын өргөө байгуулах, ахмад насны хэрэгцээнд үндэслэн лавлгаа мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх, явуулын үйлчлэгээ болон өдөр өнжүүлэх үйлчлэгээ, өдрөөр эмчлэх, асрах, совилох үйлчлэгээ зэрэг шинэ төрлийн үйлчлэгээг бий болгох, хувийн хвшил төрийн бус байгуулгын асрамж халамжийн үйлчлэгээг үзүүлэхэд төрөөс дэмжих асуудлуудыг тусглаа. За харин тэтгэврийн зээлийн хүү өндөр байгаа нь ахмадуудад санхүүгийн дарамт бий болгож байгаа. За үүнийг зохицуулахад анхаарах шаардлагатай гэдгийг улсын хурлын гишүүн тогтгосрон санууллаа. Манай банкны байгууллагууд чинь 18% хүүтэй жилийн 2 жилийн 36% хүү суудагдаг. Сая төгрөгийн тэтгэврийн зээл авлаа гэхэд 360 мянган төгрөгөө тэтгэврийн зээлэнд өгчөж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тайлбараас үзвэл тэтгэврийн зээлийн хүүгийн ачааллыг тодорхой хувиар бууруулах чиглэлийг холбогдох төлөөллүүдэд өгсөн байна. За цаашид асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриас салбарын сайд хандж байна. За харин тэтгэврийн зөрүүг арилгахад чиглэсэн тодорхой зохицуулт хийх хэрэгтэй байгааг улсын хурлын гишүүн Цагзулмаа хэлж байна. Ер нь тусгайлан бас тэтгэвэр нь зөв тогтоогдож үгүй юу? Зөрүү нь одоо ямар байгаа юм бэ гэдэг дээр ажиллах гэж байгаа гэсэн ийм мэдээлэл бол байгаа. Тэтгэврийн зөрүүтэй ер нь хэд орчим ахмадууд байгаа юм бэ? Энэ зөрүүг нь яаж одоо арилгах гэж байгаа юм бэ? За улсын хурлын гишүүн оюун чимгийн хувьд иргэдэд тэтгэврийн зээлийн ачаалал дарамт үүсээд байгааг засгийн газар эргэж харах, цаг хугацаа алдахгүй бодиттой зохицуултыг хийх хэрэгтэй гэдгийг санууллаа. Одоо манай Чингэлтэй дүүргийн ахмадуудын бараг 70-80% нь тэтгэврийн зээлтэй, зарим нь тэтгэврээ бүр 2 жилээр нь урьдчилаад авцсан. Өнөөдөр айл гэрийн амжиргааны их усүр нь тэтгэвэр өөрөө болчиход байгаа. 9 сард л гээд харж байхад ихэнх нь нөгөө сургуулийн хүүхдийн сургалтын төлбөрт тэтгэврийн тэтгэвэр нь өөрөө явцсан байдаг. Очоод уулзж байгаа иргэдийн бараг 70-80% нь тэтгэврийн зээлийн хөг бууруулж өгөөч, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлтүүд байгаа юм л да. За цаашид хөдөө орон нутгийн ахмадуудад нийтийн тээврийн хөнгөлт үзүүлдэг болох ахмад наснуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай гэдэг тухайд яригдж байна. За улсын хурал ахмад насны тухай хуулийн төслийн хэлцүүлгийг үргэлжлүүлэх юм а. Манай улсаас Бразил, Индонез улсад суугаа элчин сайдын яамд болон Япон улсын Осака, бүгд найрамд Италид улсын Хайлиар хотод суугаа консулын газрыг татан буулгах шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа юм а. Энэ шийдвэр бол эдийн засгийн нөхцөл байдал төсвийн бууралтай холбоотой гэж гадаад харилцааны яамныхан тайлбарлаж байна. Гадаад харилцааны яамны 2017 оны төсвийн хэмжээ 2016 оны үеийнхээс 20 орчим тэрбум төгрөгөөр буураад байгаа юм байна. 2017 онд гадаад харилцааны яамны төсвийг 56 тэрбум төгрөг байхаар парламент батлан гаргасан. За энэ төсөв бол 2016 оны төсөвтэй харьцуулахад бага хэмжээтэй батлагдсан гэж үзэж байгаа юм. За бас иргэдийн сайд болон засгийн газрын зүгээс зардлаа багасгаж аль болохоор хэмнэж ажиллах чиг үүргийг гадаад харилцааны яамд өгсөн байна. За улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ч гадаад харилцааны яамд зарим дипломат төлөөлөгчийн газруудыг хаах үүрэг чиглэлийг өгсөн байна. За энэ дагуу судалж 4 газар дахь дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах шийдвэрийг гаргасан гэж гадаад харилцааны яамныхан хэлж байна. За тухайлбал Бразил, Индонез улсын хувьд бол Монгол иргэд цөөн байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд ч хязгаарлагдмал байгаа гэж үзэж байгаамаа. Жакарта сууж байгаа элчин сайдын яам бол түрээсийн байранд байдаг. Түрээсийн одоо зардал өндөртэй. За дээр нь энэ Индонез улсын цаг агарын одоо нөхцөл байдал Монгол хүний хувьд бол одоо хүнд нөхцөл байдалд одоо тооцогддог. Халуун урамсгалтай хэр зэргийн хуулийнхаа дагуу
энд ажиллаж байгаа ажилтнууд маань жилүүр одоо нутагтаа ирж одоо амарч байдаг. Гэх мэт одоо илүү зардлууд нэлээд гардаг ийм одоо элчин сайдын байна. За дипломат харилцаанд харилцан адил байх зарчим мөрдөгддөг. За Монгол улсын хувьд Индонез улсад элчин сайдын яамаа 2014 онд нээж байсан. За энэ хугацаанд Индонез улсын хувьд Улаанбаатар хотод элчин сайдын яамаа нээгээгүй байна. За элчин сайдын яамдыг хааснаар хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө гарахгүй харилцаа хэвийн үргэлжлэнэ гэдгийг гадаад харилцааны яамныхан тайлбарлаж байна. За энэ удаа зарим улс орон дахь дипломат төлөөлөгчийн газруудыг хааснаар тухайн асуудлыг цаашдаа өөр улсын элчин сайдын яамд хавсран гүйцэтгэх хариуцах боломжтой гэж үзэж байгаа юм. За засгийн газрын хуралдаанаар Киргизийн Бишкект консулын газрыг элчин сайдын яам болгохоор улсын их хурлд холбогдох төслийг өргөн мэдүүлэхээр тогтсон байна. За энэ нэрний хувьд өөрчлөгдөж байгаагаас биш төсөв санхүүд нөлөөлөхгүй гэдгийг албаныхан тайлбарлаж байна. За харин бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хотод консулын газар шинээр нээхээр төлөвлөж байгаа. За энэ цаг үеийн зайлшгүй шаардлагатай уялдаатай гэж үзэж байгаа юм. За бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засаг хөрөнгө оруулалтын төв болсон Шанхай хотод консулын газраа нээснээр худалдаа эдийн засгийн чиглэлд хамтын ажиллагаа идэвхжинэ гэж талууд үзэж байгаамаа. Засгийн газар дээд боловсролын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн зарим талын зохицуултыг хийхээр төлөвлөсөн байгаа. За энэ талаар Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлсэн байна. Засгийн газрын хувьд дээд боловсролын тогтолцоонд дэвшил гаргахын тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаанд суурилсан их сургуулиудыг хөгжүүлэх, оюутны хөгжил, хамгаалалт анхаарахаас эхлээд тодорхой чиглэлүүдийг баримталж байна гэдгээ засгийн газрын тэргүүн мэдээлж байна. За харин төрийн өмчийн ихтэй сургуулиудын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулдаг зарчимд өөрчлөлт оруулснаар ухралт бий болсон биш үү гэдэг асуудлыг Улсын их хурлын гишүүн Наран Туяа тодрууллаа. Ядаж одоо сонгон шалгаруулалт хийдэг тэр заалтыг бүр хүчингүй болгочлоо. Тэгэхээр энэ ихтэй сургуулиудын захирлуудын чинь сонгон шалгаруулах ажлыг одоо төрийн албаны зөвлөл хийж байгаа юу? Энийг улс төрийн ямар нэгэн томилгоогоор хийгээд байна гэсэн хардлага сэрлэг байна. Тухайлх нь бол анагаахын дээд сургуулийн захирлаар улс төрийн томилгоо хийх гэж байна гэсэн юм шууга явж байна. Тэгэхээр эндээ та нэг тайлбар өгөөч. Ерөнхий сайд Эрдэнэтийн тайлбарлаж байгаагаар бол төрийн өмчийн ихтэй сургуулиудад төр эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлдэг байх үүднээс бодлогын зарим талын зохицуултыг шаардлагатай болсон гэдгийг тайлбарлаж байна. За улсын их хурлаас өмнө баталсан энэ хоёр хуулийн сая боловсролын тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг бол засгийн газраас шийдэж оруулж ирсэн. Тэгэхдээ энэ одоо улсын мэдлийн их сургуулиудад төлөөлөл удирдах зөвлөл гэдэг бол зөвхөн захирлыг томилдог бол байгууллага биш юм аа. Төлөөлөл удирдах зөвлөл гэдэг бол тэр одоо сургуулийн эд хөрөнгнөөс ахуулаад бүх л эрх мэдлийг тэр төлөөлөл удирдах зөвлөл дээр хэрэгжүүлнэ. Тэгвэл тэнд төр хяналтаа алдна гэдэг чинь төр өөрийнхөө өмчийн хяналтыг алдах ийм одоо нөхцөл болцоонд бүрдэхээр ийм хуулийг баталсан байсныг засгийн газар дээр бол ярилцж байгаад өөрчлөхөөр ингэ шийдээд тэгээ их хурлд өргөн барьсан байгаа. За харин Япон улсын засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд инженерүүд сургах бэлтгэх ажлын явцын талаар боловсрол салшин тухай спортын яамны хэлэлцийн дарга амар жаргалан тайлбар өглөө. Японы засгийн газартай байгуулсан энэ хэлэлцээрийн дагуу 1000 инженер 9 жилийн хугацаанд 1000 инженерийг бэлтгэх төсөл маань амжилттай хэрэгжиж байгаа. Өчигдөрхөн бид нар удирдах хорооны хурлаараа энэ одоо 1 сарын 1-ээс явж эхлэх хүүхдүүдийн эх оны одоо хүүхдүүдийн асуудлыг баталж шийдсэн байж байгаа. За одоогоор улсын хэмжээнд 95 ихтэй сургуульд 157 мянган оюутан суралцж байна. За цаашид сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахад төлхөө анхаарна гэсэн тайлбарыг салбарын яамныхан өгөөд байна. Манай улсын 30 мянган гаруй иргэн бүгд найрамдах Солонгос улсад хөлбөмбөр эрхэлж байна гэсэн албан бус судалгаа байдаг. Тэдний 50-аас дээш хувь нь хууль бусаар буюу хараар хөлбөмбөр эрхэлдэг. Солонгостой хөлбөмбөр эрхэлж байгаа иргэдийн эрхийг хамгаалах тэдэнд туслах зорилгоор Монгол Солонгосын хуульчид хамтарч хууль зүйн фирм байгуулжээ. Бүгд найрамдах Солонгос улсад хууль бусаар хөлбөмбөр эрхэлж байгаа Монгол иргэд бусдын адил хөлбөмбөрийн харилцаанд орж эрхээ эдлэх эрхтэй гэдгийг тэд хэлж байна. Бүгд найрамдах Солонгос улсад хөлбөмбөр эрхэлж байгаа манай улсын олон мянган иргэн бид хууль бусаар хөлбөмбөр эрхэлж байгаа учраас хуулийн дагуу эрх эдэлж чадахгүй, баригдахгүй хэдэн жил болж байгаад эх орондоо буцъя гэсэн бодолтой байдаг. Үүнийг далимдуулж ажил олгогч нар хууль бусаар хөлбөмбөр эрхэлж байгаа иргэдийг гинт ажиллаас нь халах, цалингийн дутуу өгөх, хүнд хортой нөхцөлд ажилуулах гээд бүгд найрамдах Солонгос улсын хөлбөмбөрийн хуулийг зөрчсөн олон үйлдэл гаргадаг. Харин манай улсын иргэд ийм тохиолдолд хаана хандхаа мэддэггүй.
Манай улсад хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах тусгай хуулийн зохицуулт байдаг. Үүнийг мэдэхгүй гадны олон мянган иргэд тохирч байгааг бид судалгаагаар тогтоосон юм а. Тухайн иргэн хөдөлмөр эрхэлжил байгаа бол ямар ч тохиолдолд бусдын адил эрхээ эдлэх ёстой. Манай улсын хуулиар хөдөлмөр эрхэлж байгаад гинт ажлаас халагдсан бол засгийн газраас нөхөн төлбөр авах эрхтэй байдаг юм а. За мөн манай улсын иргэд бүгд найрамдах Солонгос улсад хүнд хөдөлмөр эрхэлж байгаад эрүүл мэндээр охирсон олон жишээ байдаг. Энэ тохиолдолд ч гэсэн нөхөн төлбөр эмчилгээнийхэн зардлыг Солонгосын засгийн газраас гаргуулж авах эрхтэйг тэрээр хэллээ. Хамгийн гол нь иргэн 3 жилийн дотор гомдлоо мэдүүлэх ёстой. Хэрвээ хугацаа өнгөрсөн бол тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог байна. Солонгосынхоо хөдөлмөрийн тухай хуулийг сайн мэдэхгүйгээс болоод цалингийн доод хэмжээнээс бага цалин аваад байгаа хүмүүс байдаг. Мөн үйлдвэрийн гэмтэл осол үйлдвэрийн гинтийн ослоос бас шалтгаалж хөдөлмөрийн чадхаа алддаг. Тэр тохиолдолд одоо нөхөн олгоорыг хэрхэн авах, тэтгэмжийг хэрхэн авах талаар бас ойлголт сайн байдаггүй. Дараагийнх нь болохоор одоо зөв бусаар ажлаас халагдах гэж байна. Ямар нэгэн хууль бус юм хийгээгүй мэж ажлаас гинт халагдчихтэй. Мөн үүнээсээ шалтгаалаад одоо 1 жил ажилласан иргэн бол зайлшгүй 13 дахь сарын цалингээр монголоор ярьдаг шиг одоо тэтгэмж авах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр энэ тэтгэмжийг хүртэл авч чаддгүй хэмжээнд хүрдэг иймэрхүү асуудлууд хамгийн их тохиолдож байна. Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд хуулийн байгууллагад ханддаг ихэвчлэн хугацаа алддаг тэд сануулж байлаа. 2002 оноос хойш 6000 орчим монгол иргэний гомдол Солонгосын хөдөлмөр харилцаа эрхийг хамгаалах төвд ирсэн байдаг ч ихэнх нь хэргийн хөөн хилц хугацаа дууссан байжээ. Манай улсын макро эдийн засгийн орчин буудсан нь томоохон аж ахуйн нэгжүүдийг мөн өрхийн аж ахуй болоод жижиг дунд аж үйлдвэр эрхлэгчдэд түнээр тусж байгаа. Валютын ханш тогтмол өсөлттэй байгаа нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үн өсөх, борлуулалт буурах, үүнийгээ дагаад ажилгүйдлийн тоо нэмэгдэх эрсдлийг дагуулж байгааг статистик судалгааны дүн харуулсан байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд макро эдийн засгийн нөлөө хэрхэн тусч байгааг судалгаанаас харъя. 2011 оноос макро эдийн засгийн зүгээс жижиг дунд үйлдвэрт үзүүлж байгаа нөлөө тасралтгүй муутсан. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс хамгийн муу үзүүлэлттэй гарчээ. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрал нь хамгийн их бэрхшээл болж байгааг хэлж байна. Ялангуяа гаднаас түүхэн эдээ авдаг үйлдвэрлэл эрхлэгчдэд макро эдийн засгийн хүндрэл шууд нөлөөлж байна. Бараа материалын үн нэмэгдчихэж байгаа нөгөө яа өсснөд дагаад тэгэхээр чи нөгөө бэлэн болж байгаа бүтээгдэхүүнүүд үнэтэй болчихж байгаа. Борлуулалтанд тэгэхээр бас тодорхой хэмжээгээр тэрүүгээр сөрөг нөлөө үзүүлж байгаа юм л та. Бараа бүтээгдэхүүнтэй болчихор чинь хүмүүсээс авах нь тийм сайнгүй. Юаны ханш өсөөд одоо бид нар бүх материалаа зах дээрээс л 100 авна шүү дээ. Захаас тэгээд дэлгүүрээс одоо юмны үн өссөн ч гэсэн бид нар одоо жишээ нь би бэлэн бүтээгдэхүүн одоо нэг суудлын бүрээс соёлоо гэхэд нэг будингийн бүрээс соёлоо гэхэд тэрнийхээ үнийг бол нэмэх боломжгүй байгаа. 2009 оны хямралын үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ажилгүйдлийн төвшин 13% хүрч байсан. Харин 11-ээс 15 оны хооронд энэ салбарт ажилгүйдэл огт бүртгэгдээгүй байна. Тэгвэл 2016 онд ажилгүйдлийн төвшин 10.4% хүрсэн нь нийт ажилгүй иргэдийн тоо нэмэгдэхэд гол жин дарах үзүүлэлт болоод байгаамаа. Үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзаж ярилцахад зах зээлийн хүнд нөхцөл тэдэнд шууд нөлөөлж ашигтай ажиллах боломжгүй болсон. Зөвхөн үр зээлээ дарах гэж үйлдвэрлэлээ дөнгөн данга хөл дээр нь зогсоож байгаа тухайга ярьж байлаа. Нэг 4-5 ажилтдаг гэсэн одоо хоёул алгачилж байна. Яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад болж байгаа хүмүүс зөндөө байгаад байгаа шүү дээ. Түүхээдээ ихт таас одоо яа нэмэгдэхээр яг энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нөлөөлж байгаа ямар вэ? Ерөнхийдөө нэмэгдчихсэн. Тэгээ буцаагаад яг зарж исэн үннээсээ жоохон нэмэхлээр чэнжүүд нь авахгүй. Тэг үндэсний үйлдвэрлэлээ жоохон дэмжих тал дээр юм уу? Статистик судалгаагаар жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, ажилгүйдлийн төвшин өсөх хандлагатай болсон байна. 2012 онд цалин хүс тэтгэвэр тэтгэмжийн орлого маш өндөр байсан. Харин 2013 оноос хойш орлогын их үүсвэр хумигдсаар 4 жилийн дотор өрхийн орлого 50% өсөлтөөс хасах 9% руу буурсан байна. Энэ хугацаанд цалингийн орлогын хэмжээ бусад орлогын их үүсвэрээс хамгийн их буурсан дүнтэй байгаамаа. Үүнийгээ дагаад зээл авсан үйлдвэрлэл эрхлэгчид илүү хүнд нөхцөлд хүрч байгаагаа ярьж байна. Би бол зээлтэй шүү дээ. Хошооны зээлтэй. Яг уу бидний жижиг дунд үйлдвэрлэгч нарт бол яг уу мэдээж хүү багтаа сарын 1.2, жилийн 14.4 үе хүүтэй байгаа ч гэсэн одоо эргээд нэгэнтээ ингээл ашиггүй ажиллаад за ажиллаа л байгаа. Яг уу тасралтгүй байгаа. Тэгвэл бид нар зээлээ эргээд төлөхөд аюу хүндрэлтэй байгаа. Би бол одоо ер нь сүүлийн 2 сар бол зөвхөн хүүгээ төлөө явж байгаа шүү дээ. Борлуулалт багасч учраас ерөөсөө л нэг зээл түрээс ч гэдэг юм уу те
тэгжил яваад байна. Ер нь амьдрал одоо баг яагаад юм бэ? Зээл түрээсэн дээр л амьдраад ах шүү. Тийм хүн бол ер нь үйлдвэрлэл эрхэлээд борлуулалт ингээ явуулж байгаа юм чи тэрнээс илүү сайхан л амьдрмаар шүү дээ. Тэгэхэд өнөөдөр бас тэгж чадахгүй болчиход байна. Улам л одоо ингээд хэцүү байдалд орчих юм шиг санагдал байна л да. Улсын хэмжээнд 54 мянгаар тоологдож байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зах зээлд бие даах чадварыг сайжруулах, эдийн засгийн хүндрэлд сөхрөхгүй байхад дэмжлэг үзүүлэх орчин хэрэгтэй байгааг тэдний төлөөлөл илэрхийлж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа хүндрэлтэй нөхцөлийг давах гарц шийдлийн тухай бид дараагийн хөтөлбөрт хөндөх болно. Цэвэр мэдээллийн хөтөлбөрийг сонгож байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийн нийслэлийн албан ёсны санал хураалт эхлээд байгаа тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа Алтан эрлийн баяр цэцэг авиасын үзүүлбэрээр бусад улсын миссийг тэргүүлэх боломжтой байна. Хамгийн гол нь түүнийг дэмжсэн саналыг бид маргаашийн 13 цаг хүртэл Mobstar аппликейшнээр дамжуулан өгөх нь чухал байна. Бидний дэмжлэг хэрвээ ихвэж чадах юм бол тэрээр шилдэг арвт багтах бүрэн боломжтой байна. За харин энд онцлоход түүний авиасын үзүүлбэр сонин содон байсан учраас эцсийн шалгаруулалтын өдөр тайзны эхний игнэнд бүжиглэхээр болсон байна. Мисс Баяр цэцгийн авиасын үзүүлбэр нь яах аргагүй олонний анхаарлыг татсан. Тэрээр Монгол бүжгийг уран бичлэг элбийн үзүүлбэртэй хослуулсан нь өндөр үнэлгээ авчээ. Монголын мэдээ сувгийн уран бүтээлчид өнөөдрийн өглөөний мэдээ хөтөлбөртөө Мисс Баяр цэцэгтэй холбогдож мэдээлэл авсан юм а. Явцын 5 шалгуураас 5 мэдээлэлээс бүсэд 4 шалгуур нь болоод өнгөрчихсэн байна. За тэгэхээр авиасын ялагчийг бол Mobstar application дээр тодруулахаар тэгэхээр авиасын шалгуулалтын шилжих тодруулахад үзэгч та бүхний маань оролцоо чухал болж байна гэсэн бидний зүгээс өөр одоохондоо хийх зүйл бол байх байгаа. Түүнийг дэмжихийн тулд Mobstar аппликейшнаар дамжуулан санал өгөх юм байна. За тэгээ Mobstar руу оронгуудаа эхлээд Official Miss World гэдэг Miss World-ийн үндсэн өөрийнх нь аккаунт руу. За би одоо ингээд аккаунтыг шууд харуулъя. Зүгээр Miss World гэж бичгээр гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр заавал Official Miss World гэж бичих ёстой шүү. За Official Miss World гэж бичгээр энэ цэнхрээр зөвлөсөн Miss World-ийн үндсэн аккаунт гараад ирж байгаа. За энэ үндсэн аккаунт руу орохоор ерөөсөө 10 бичлэг байгаа. Энэ 10 бичлэг нь авиасын шалгуурын шилдэг 10 Miss-ийн бичлэг. Тэгээ энэ донд Монгол маань байгаа. Монголыгаа гүйлгэж хайгаад энчээ байна. За зүүнээсээ гарын барилтаасаа зүүнээсээ баруун тишээ swipe буюу одоо хуруугаа гүйлгээд yes дарчиж байгаа. Тэгэнгүүт энчээ одоо энэ эрхийн урууны зурагч нь цагаан байсан бол ногоон болчихно. Одоо энчээ цагаан байгаа. Энэ араа би энэ дээр like yes хийгээг учраас цагаан байгаа. Тэгэхээр энэ дээр ногооруулахын тулд баруунаас зүүнээс баруун тишээ swipe хийн гэсэн үг. За тэгээд ингэх юм бол бид нар yes дараад саналаа өгч байна гэсэн үг. Баяр цэцэг авиасын төрлөөс гадна спортын төрөл багаараа тэргүүлсэн. Мөн сошиал хандлтын төрөлд ч их санал авах боломж байгаа. За хэрвээ та Miss-ээ дэмжиж байвал Miss World application руу хандах юм байна. За Miss World application дээр болохоор энэ бол бас нөгөө мультимедиа аварцыг шалгаруулж байгаа нэмэлт шалгуур шүү дээ. За тэгээ энэ дээр 3 Miss-ээ сонгогдсон байгаа. 3 Miss-ээ давхар өгж байгаа саналын. За тэгээ энэ дээр ингээд устгахчиж байгаа. Ахаад Miss World руу орохоор ахаа шинээр нэвтэрж байгаа. Тэгэнгүүт энэ ч 80% таагаар ер нь бол ахиж vote vote нав гараад ирсэн байгаас. Тэгэхээр өдөрт бол 200-аас 300 vote бид нар санал бол нөгөө Монголынхаа Miss өгөх боломжтой бол. Дэлхийн Miss-ийн тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 19-нд Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотноо болно. Miss Баяр цэцэг тэмцээндээ хэрхэн оролцож байгаагаа Miss World Mongolia Facebook хуудасаараа дамжуулан олон нийтэд хуваалцсаар байгаамаа. Монголын нийт багш нарын 70 орчим хувь нь 40-с доош насны залуу хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс Монголын залуучуудын холбооноос санаачлаад залуу багш нарыг урамшуулах, алдаршуулах зорилгоор оны тэргүүний залуу багш шалгаруулах арга хэмжээг анх удаага зохион байгуулсан байна. За оны тэргүүний залуу багшаар 10 багш тодорчээ.
2 настай хүүхэдтэй хөдөлгөөнөөр ойлголцож хөгжүүлж болох аргыг нээн. Энэ арган ажилдаа нэвтрүүлэн ажиллаж байгаа Дархан ул аймгийн залуу багш Оны тэргүүний арга зүйтэй багшийн нэгээр шалгарлаа. Багш үндсэн хичээлийн заах хажуугаар судалгаа шинжилгээний ажлыг бас хийн. 47 дугаар сургуулийн багш хүүхэдний бүрийг хөгжүүлэх сургалтыг үр дүнтэй аргуудыг ирж хаан ажил хэрэг болгосон нь түүнийг Оны тэргүүний судлаач багш болгосон байна. Энэ бол арга зүй гэдэг нь тухайн багшийн эхлээд онцлогоос шалтгаална. Тэр багш эхлээд юуг илүү их одоо чадчихээн те, юуг илүү хийж гин. Одоо тэр ямар насны хүүхдээ хэрхэн яаж харьцаж байна. Тэр байдлаас одоо биний арга зүйгээд би одоо яг өөрөө хөдөлгөөнөөр өөрөө бүрэн одоо эзэмшээ тэр хүүхдээ хэрхэн яаж зохио явуулах уу. Тэгээ тэр хүүхдэд одоо хэрхэн хүрэх талаас нь л одоо ажиллаад байгаа даа. Судалгаат хичээлийг дүүрэх нийслэл ಈ хэмжээнд нэлээд хэд удаа заалаа багш нартайгаа хамтран ажиллаа. Эдгээр дундаасаа бас сайхан эдгээрийнхээ санааг бас авч хэрэгжүүлж ажиллалаа. За үүний үр дүнд хүүхдүүд маань ч бас нэлээд өөрхөн чадварчлаа тийм ээ. Цуг одоо хамтран ажилладаг багш нар маань ч гэсэн бас өөрийнхөө арга зүйг надад бас одоо арга зүйгээр тусаллаа. Би ч тэд нартай тодорхой хэмжээгээр бас нэг өөрийнхөө арга зүйг түгээн дэлгэрүүллээ. Багш нийгмийн идэвхтэй байх нь багшийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг байна. Үндсэн ажлынхаа хажуугаар шатрын хичээл зааж залуу багш нарын мэргэжлийг дэвшлүүлэхийн тулд багш хөгжлийн клубыг санаачлан байгуулж ахлагчаар нь ажилладаг Төв аймгийн багш нийгмийн идэвхтэй багшаар шалгарлаа. Ерөөсөө багш гэдэг хүн бол хүүхдэд харилцаа гэдэг нийгмийн хөгжүүлэгч үндсэн маа гэдгийг бол хүмүүс бол сайн ойлгодгүй гэх юм уу да. Юу гэдгийг тийм байдлаас би бол ерөнхийдөө өөрийнхөө үйл ажиллагааг л ийшээ манай намаагч биш манай сургуулийн удирдлагад томилсон баг. Эдгээр багш нарыгаа би зөвхөн Монголын залуучдын холбооноос уламжлалт болгон гардаг тэргүүний залуу 2016 номонд бол мөнхөлж үлдэхээс гадна бүтэн жилийн туршид эдгээр багш нарыгаа дэмжих, уялдаа холбоог нь сайжруулах, ялангуяа Монголын залуучдын холбоонд дэрэгдэх боловсролын байнгын хороонд орж ажиллах, за өөрсдийг хөгжүүлэх энэ бүх асуудал дээр бол Монголын залуучдын холбоо дэмжиж ажиллах болно. Оны тэргүүний залуу багш шалгаруулах оюунлаг үйлсдэн ёслолын арга хэмжээнд 180 гаруй ерөнхий улс орны сургуулиудаас шалгарсан шилдэг залуу багш нар өрсөлдсөн байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд шилдэгүүдэн тодрууллаа. Эрхэлж байгаа бизнес нь олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, олон ажлын байр, шинэ бүтээлүүдийг бий болгосон, улсад их хэмжээний татвар тушаасан эмэгтэйчүүд энэ салбарын шилдэгүүд боллоо. Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, барилга, банк санхүү, худалдаа, хэвлэл мэдээлэл гэсэн 10 салбараас тодрууллаа. Тэгэхээр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Тэгэхээр манай холбоо бол одоо энэ 100 дамжин баялаг бүтээсэн эмэгтэйчүүд маань одоо хамаарагддаг. 20 гаруй мянган гишүүдтэй бүх аймаг дүүргүүдээс салбар зүйлтэй. Тэгээ бид нар жил болгон топ эмэгтэйчүүдийг шалгаруулдаг байсан. За ингээд 20 жилийнхаа ойноос хойш бол хатан хаадыг шалгаруулдаг болж байгаа. Би энэ чангалыг авна гэж сонсчод үнэхээр их баярлсан. Би бол одоо хэдэн малаа сайн өсгөөд сүү сайлаараа бол цагаан эдэгээрээ бол ер нь брэнд бүтээгдэхүүн хийж одоо малчин эмэгтэйчүүд ийм юм хийдэг юм а гэдгийг л ер нь харуулахыг л бодно доо. Би угаасаа өөрөө сүү цагаан эдэгээрээ бол юм хийж юу яадаг борлуулдаг. Бас юу хумойж гар үйлдвэрлэл Монгол эсгийн гэдэг ийм бүлэг байгуулсан. Тэгээд тэр эсгийгээр бол би бол юу хумойдог. Тэрийгээрээ л тэгэл Монголынхаа хөгжил дэвшил төв нэмэр оруулна гэж бодож байна. Миний хувьд бол Монголын газар тариаланд нийтдээ 20 жил үйл ажиллагаа эрхэлж байгаа. Энэ салбар маань өөрөө нэлээд бас эрсдэлтэй салбар. Тийм учраас газар тариаланд бол хүн орсноор бол хичнээн эрсдэлтэй байсан ч гэсэн бас гарч чаддгүй салбар тий. Эрэгтэй ирчүүд эр хүнтэй бас зэрэгцэж мөр зэрэгчиж ажиллана гэдэг нь миний хувьд энэгээр бол би бахархдаг. Би өөрөө гутлын үйлдвэртэй арс ирсэн бүтээгдэхүүн бас борлуулна. Тэр талаараа. Тэгээд өөрөө анх 3 үнэтэйгээр 18 жилийн өмнө анх үйлдвэрээ байгуулжсэн. Цех маягаар анх эхэлж байгуулжсэн. Одоо 28 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Үйл ажиллагаа 19 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Шалгарсан эмэгтэйчүүд бүгд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Цаашид бизнесээ өргөжүүлж, улс их орондоо хамтарсан том зүйлүүдийг хийхэд төлөвлөж байгаа. Тухайлбал 2018 онд нефт боловсруулах үйлдвэр, цаашлаад химийн үйлдвэр хөгжүүлэх ажлыг эхлүүлэхээр нэгдээд байна гэдгийг уг арга хэмжээний үеэр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос хэлсэн юм а.
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдал 75% байдаг байна. За цэцэрлэгийн гачигдал нэмэгдэж байгаа хамгийн том шалтгаан байрны асуудал байдаг. Тэгвэл Баянгол дүүрэг хамгийн анх удаага цэцэрлэгийн байрыг давхарлаад өргөтгөл гаргаад энэ асуудлыг шийдэж эхэлсэн байна. За ингэснээр тухайн цэцэрлэг дахин 150 хүүхдийг дэмж хүлээж авах боломжтой болсон байна. Баянгол дүүргийн хувьд орон сууцны хороолол голдуу. Барилга байшингийн дийлэнхийг Оросын шилдэг барилгачид барьсан болохоор чанар стандартын хувьд даад сайтай учир давхар нэмэх аргыг хэрэглэхэд илүү тохиромжтой гэж дүүргийн засаг дарга нь тодтогч байна. Өргөдөх нь өөр эдийн засгийн хувьд их үр ашигтай байдаг. Шинэ газрын ажил, за тэгэл дэд бүтцийн ажил, хүний нөөцийн асуудал дээр маш хэмнэлт гардаг. Тийм учраас өнгөрсөн жил 4 жил бол одоо Баянгол дүүргийн бүх сургуулиудыг бид нар давхарлсан. Одоо ингээд цэцэрлэгийн маань хамгийн ихний давхарлагдж байгаа цэцэрлэг энэ. Тэгэхээр бид бол цаашдаа бас цэцэрлэгүүдэд давхарлах ийм сайхан одоо боломж бол нээгдэж байгаа. Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг анх 1979 онд Яйсэл цэцэрлэгийн комбинат нэртэйгээр 280 хүүхдийн хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн түүхтэй. Одоо өргөтгөлтэй болсноор нэмж 150 багчуудыг хүлээн авч улмаар 650 хүүхдтэйгээр хичээллэх боломжтой болж байгаа юм. Хүүхд хөгжих одоо 2016 оноос Монгол улсад сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандарт шинэ стандарт анх мөрдөгдөж ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар энэ шинэ барилга дээрээ үндэслээд орчны стандартаараа одоо дүүргийнхаа жишг ийм цэцэрлэг болох зорилт тавиад ажиллаж байна. Баянгол дүүргийн цэцэрлэгийн хүрэлцээ бусад дүүргээ бодвол харьцангуй сайн буюу 90% байдаг байна. Гэхдээ нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж хангалтгүй байгаа болохоор цаашид хэрхэн анхаарч байгаа талаар нийслэлийн боловсролын газрын хэлтсийн даргаас тодруулсан юм. Зөвхөн одоо улсын төсвөөр ингээд цэцэрлэг бариад явна гэдэг бол өөрөө бас төсвөө санхүүгийн хүндрэлт асуудал байдаг учраас хувийн хөгжлийн цэцэрлэгүүдийг дэмжих тэдэрт үеийн хатан нөхцөлөөр одоо цэцэрлэгийнхэн зөвшөөрлөг олгоод ингээд одоо хүүхдийн амралтыг нэмэгдүүлэх ийм бодлогыг илүү төлөвлөгөө барьж байгаа. Энэ нь өөрөө эргээд цэцэрлэг амралтыг бас нэлээд одоо өндөр түвшинд хүргэж байгаа нэг тийм арга зам байгаа гэж ойлгож байна. Цэцэрлэгийн өргөтгөлийг хар хорин өргөө компанийн 2 жил гаруй хугацаанд барьжээ. Улсын төсвөөс 747 сая төгрөгийг гаргаж харин сантехникийн ажлыг нь Японы улсны үндэсний үндэс хөтөлбөрийн хүрээнд шийдэж өгсөн байна. За сургуулийн өмнөх боловсролтой холбоотой дараагийн мэдээлэлээ хүргэе. Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр цэцэрлэгийн хүрэлцээ хангамж тулгамдсан асуудал болж байсаар байгаа юм а. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг гэвэл бүрч хуруу дарам цөөхөн. Тэгвэл энэ орон зайг баг боловч нөхөх зорилгоор бяцхан сувд цэцэрлэг ажиллаж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авч сувилж асардаг ганцхан цэцэрлэг нь нэгэнт ачаалаа даахгүй байгаа болохоор ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүдийг дамжих шаардлагатай байгаа юм а. Бяцхан сувд цэцэрлэг үүд хаалгаа нээгээд 5 жил болж байна. Өнөөдрийн байдлаар 70 гаруй хүүхэд хамрагдаж байгаагийн тал нь буюу 30 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Энэ цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй хамт суралцдаг болохоор аливаа зүйлийг илүү хурдан сурч бусадтай нээлттэй харилцаж чаддаг давуу талтай гэдгийг эцэг эхчүүд нь хэлж байгаа юм. Ийм хүүхдүүд дан ганц гэртээ суугаад байх биш, нийгэмшээд хүүхдүүдийн дунд орохоор бас хөгжих тийм боломж нөхцөлийг бүрдүүлж гэж бод бид маш их баяртай байгаа. Одоо ийм хүүхдүүд ямар их болж байгаа лээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд айгүй их болж байгаа. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй гэлдэггүй ер нь жоохон нэг хүүхдүүд их байгаа шүү дээ. Тийм хүүхдүүд айгүй хэрэгтэй л цэцэрлэг байгаа даа. Өнгөрсөн хугацаанд тус цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлжээ. Жирийн хүүхдүүд явдаг цэцэрлэгээс олон талаараа ялгаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийг төр бодлогоор дэмжих ёстой. Гэвч өнөөдөр хувьсах зарлыг нь олгохоос өөрөөр дэмжлэг байхгүй байгаа юм. Яг үндэ болоод бид нар бас яг өөрсдийн байргуу түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа болоод бас яг орчин нөхцөл бүх одоо хэрэглэгдэхүүнийг нь хангасан тийм байртай болох хүсэлтэй зорилготой байгаа. Тэгээ одоохондоо бол хараахан одоо Монгол Улсын хэмжээнд яг одоо энэ салбарыг дэмждэг тийм одоо зөв тогтолцоо бас байхгүй байна л да. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч хүний хорвоод мэндэлсэн л болохоор бусдын ладил дуулж бүжиглэж чадна гэдгээ хүүхдүүд эцэг эх багш нартаа харууллаа. Шинэ оны өмнөхөн тэд шилдгээ тодруулж өвлийн үгэн аваасаа бэлгээ гарцсан юм. Харин цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө томчууд бид юу хийж чадах, ийм цэцэрлэгүүдэд дэмжиж хүрэлцээг нь сайжруулах боломж байгаа юу гэдэг сэдвээр Монголын мэдээ суваг иргэн сурвалжлах болно. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр яг одоо студиэс шууд танд хүрч байна.
Өнөөдөр цагдаагийн ерөнхий газар болоод Улаанбаатар хотын цагдаагийн газраас хуурамч мөнгө улсын хэмжээнд явагдаж байгаа галт зэвсгийн тооллого, шинжилгээ баярт зориулсан протехникийн хэрэгцээний талаар хамтарсан мэдээлэл хийсэн байна. Цагдаагийн байгууллагад хуурамч мөнгөтэй холбоотой нийт 259 гомдол мэдээлэл ирээд байгаагийн 37-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хуурамч мөнгө хийсэн 3 бүлэг этгээдийг илрүүлэн прокурорын байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн тэдний хуурамчаар үлдсэн 15 сая төгрөгийг устгалд оруулжээ. Эдгээр хүмүүс нь 35 хүртэлх насны залуучууд байгаа бөгөөд хэвлэлийн тусгай тоног төхөөрөмж ашиглан хуурамч мөнгийг хийсэн байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэр бас хуурамч мөнгөний тэмдэгт ихээр илэрлээ мэдээлэл гарсан. Тэгэхээр цагдаагийн байгууллагт байгаа мэдээлэл мөнгө шалгаж байгаа хэргүүдийг үзэхэд бол гүйлгээнд бол хуурамч мөнгө болоод хяналтаа алдсан ийм хэлбэр бол байхгүй. Хуурамч мөнгөний талаар иргэд ямар хөө ойлголттой байх ёстой юм бэ гэхээр энгийнүүдээр ойлгож болохоор хэмжээнд одоогийн хуурамч тэмдэгтүүд бол хэвлэгдсэн байдалтай хийгдэж байгаа энэ нь цаас нь өөр. За хэлбэр хийцсэн төрснүүд нь арай бүдэг хуурчирсан бодсон байдалтай иймэрхүү байдлаар мөнгө тэмдэгтүүд илэрдэг. Нийслэлийн хэмжээнд иргэд аж ахуй нэгжийн эзэмшил өмчлөлд байгаа галт зэвсгийг тооллох зэвсэг 2016 арга хэмжээний хугацаа энэ сарын 20-нд дуснаа. Хугацаа дуусгаас өмнө иргэд аж ахуй нэгжийг тоолгоход идэвхтэй хамрагдахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тооллогын явц одоогийн байдлаар 60% таа байна. 2015 онд нийт 13,000 орчим зэвсгийг тоолон бүртгэлжүүлж байсан. Харин энэ жил хуулинд иргэн өөрөө өмчлөх зорилгоор нэг удаа гадаадаас галт зэвсэг оруулж болно гэсэн заалт нэмэгдсэн учраас эзэмшигч иргэдийн тоо өсөх хандлагатай байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас хэллээ. Ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд зөвшөөрөлгүй галт зэвсэг хэрэглэх явдал их байдаг байна. Галт зэвсгийн тооллогыг амралтын өдрүүдэд ч хийх юм байна. Энэ жилийн тооллогын онцлог маань галт зэвсгийн тухай шинээр батлагдсантай холбогдуулж манай цагдаагийн байгууллагаас галт зэвсгээ нэгдсэн санг ашиглалтанд оруулсан байна. За тэгээд энэ санг ашиглалтанд оруулсны өрөөнд энэ жилийн тооллогын онцлог маань нийт иргэн хуулийн этгээдийн бүртгэлтэй галт зэвсгийг ботоо зургийг энэ санд одоо яг бодит баримтаар оруулахаар явж байна. Тэгэхээр иргэд маань энэ арга хэмжээний хүрээнд галт зэвсгийнхаа фото зургийг авчирч одоо цагдаагийн байгууллагатай бүртгэж тооллогод бүрэн хамрагдуулахыг уриалж байна. Шинжилгээний баярын үеэр протехникийн хэрэгслээс болж жил тутамд иргэд бэртэж гэмтэж байгаа учраас зориулалтын бус техник хэрэгсэл худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас дахин анхааруулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулж байгаа Очир Хүндраа Протех гэсэн зөвшөөрөлтөй 2 аж ахуй нэгжээс худалдан авалтаа хийхийг зөвлөж байгаа юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Сүхбаатар аймагт олон га газрыг хууль бусаар олгосон болохыг хяналтын байгууллага тогтоосон байна. Шалгалтын эхний дүгнэлтээр 10,324 м2 газрыг ариу гарын хүнд хууль бусаар олгосон болох нь тогтоогдсон байна. Хууль бусаар гаргасан газар эзэмших гэрчлэгээ нь 10-аас 30 жилийн хугацаатай гарчээ. Сүхбаатар аймгийн иргэн дүүрэн бэлгийн гомдлын дагуу Тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас удирдамж гаргаж газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас шалгахад дээрх зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал Баруун Урд сумын иргэн Болормоо, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн Ананд 51,079 м2 газрыг олон жил ашиглах зөвшөөрөл авсан ч зориултын дагуу ашиглаагүй 2 жил гаруй болсон байжээ. Ийм зөрчил олныг дурдж болох юм. Энд харагдаж байгаа газар бүгд хууль бусаар олгогдсон байна. Баруун Урд Улаанбаатар чиглэлийн автозамын постын зүүн талд 2000 м2 газрыг шатхуун түгээх станц барих зориултаар 30 жил эзэмших эрхийн гэрчлэгийг гаргасан байсан. Үүнээс гадна Баруун Урд сумын 4-р баг 2-р сургуулийн зүүн талд 144 м2 газрыг орон сууц барих зориултаа 30 жил эзэмших эрхийг олгосон байна. Гэтэл газрыг зориултын дагуу ашиглаагүй байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн энэ газрыг эзэмшиж байгаа иргэд хууль зөрчиж газрын гэрчлэгийг авсан байгаа учраас газар эзэмших гэрчлэгийг цуцалж шинээр дахин газар олох ёстой гэсэн дүгнэлт гарчээ. Аж ахуй нэгж гэдэг юм уу, худалдаа үйлчлэгийн зориултаар гэдэг юм уу, газруудыг бол заавал дуудлага худалдаанд явуулж олох хэрэгтэй байдаг хуулиараа бол. За өнгөрсөн хугацаанд бол мэргэжлийн хяналтын шалгалтаар бол Сүхбаатар аймагт бол хууль бусаар олгосон газрууд бол гарсан, их хэмжээгээр гарч байгаа. Энийг бол одоо мэргэжлийн хяналтын дүгнэлтээ гаргаад тогтооцсон. Хууль бусаар газар олголт хийцэн дуудлага худалдаа төсөөсөн шалгалтгүйгээр. Тэгээд энийг бол хуулийнхын байгууллагууд тодорхой хэмжээгээр шалгаад явж байгаа.
Мөн 2016 оны газар ашиглалтын төлөвлөгөө гараагүй байхад 10 гаруй иргэн аж ахуй нэгжид 10,300 гаруй метр квадрат газрыг хууль зөрчин олгосон байна. Өөрөөр хэлбэл энэ онд аймгийн хэмжээнд хичнээн га газрыг иргэдэд шинээр олгох, ямар зориултаа ашиглах зэргээр тооцоо судалгаа гараагүй байхад тухайн үеийн аймгийн засаг дарга Батсуур өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж дээрх иргэдэд 30 жил эзэмших газрын гэрчлэгийг 2014-оноос 2015 онод гаргаад өгчихсөн байгааг Сүхбаатар аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрынхан хэлж байлаа. Ингэснээр газар зохион байгуулалтыг шинээр хийх, аймгийг өргөдөхөд ихээхэн саад бэрхшээл тулгарх болжээ. Ерөн цаашдаа газрыг эзэмшүүлэх, олгох гэрчлэгээ гаргахдаа аль нэг даргын гарын үсгээр биш, захимаар олон нийтэд ил тодорхой явуулдаг болох нь чухал байгаа юм байна. Газрын харилцаа геодез зөв зүүн газраас ленд менежер гэдэг програм хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгэхээр үндсэндээ хүний хийдэг байсан одоо үйлдэлийг програм бол хөнгөлж өгч байгаа гэсэн үг. Өмнө нь бол одоо хүн бол өөрөө биеэрээ хийгээд энийг олгохгүй гэх тийм ээ ингэж явдаг байсан бол програм нэг үйлдэл дутуу хийх юм бол тэр програм зогсно. Цаашаа явахгүй гэсэн үг. Дээрээс нь иргэн аж ахуй нэгжид ямар ашигтай гэдэг юм бэ гэхээр иргэн хүн өргөдлөө өгснийхаа дараа араас нь очиж цаг алдаж одоо газрын албан дээр очиод миний өргөд таана явна хаанаа гаццсан байна гэхгүйгээр шууд нөгөө онлайнаар үзээд миний өргөдөл тэр гэдэг мэрэгчлэлтэн дээр тим юм дээр очиж гаццсан байна эсвэл тэр мэрэгчлэлтэн дээр одоо явж байна гэдгийг онлайнаар харах тийм боломжтой. Энэ шин системээр газар олгоод эхэлчихвэл аймаг орон нутгийнхаа дарга нартай хувилддаг, танилтай хүмүүс газар авдаг. Харин хууль журмынхаа дагуу хүсэлт гаргасан иргэд юу ч хөө хоцордог ийм байдал гарахгүй гэдгийг тэрээр хэлж байлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2016 оны ихэл мэдээллийн салбарын шилдэгүүдийг тодрууллаа. Өдрийн санаа 2016 оны Монгол Улсын шилдэгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар тодорсон байна. Өдрийн санаа байгуулагдаад 18 жил болохдоо Монголын хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага шагналыг 8 тудаага авч байна. Мэргэжил нэгт нөхдөөсөө мэргэжлийн байгууллагаас энэхүү үнэлүүлж дүгнүүлэх нь жинхэнэ мэргэжлийн сэтгүүл зүйн шалгуурыг хангаж ажиллаж байгаагийн илэрлээ гэж тэд хэлж байна. Хүмүүс өнөөдөр Твиттерээр ингэж байна. Энэ үнэн худлаа гэдэг ямар нэг их сурвалж байдгүй барьцгүй байдаг. Эцэс маргааш нь сонин дээр тэр цэсмэ өдрийн сонин дээр тухайн материал, тухайн хүний ярьцлага яг яаж гарч байгаа гэдгийг л одоо хардгаараа одоо энэ хэвлэл мэдээллийн байгууллага гол давуу тал байгаа юм л та. Бас дээрэс нь өдрийн сонингийн хувьд гэх юм бол яг халуун зэг дээр нь маш хурдан шуурхаа хурж ажилтдаг. За одоо босод хэвлэл мэдээллийн байгууллага гэх юм бол зөвхөн Улаанбаатар хотод хэрэгэлдэг бол өдрийн сонингийн хувьд бол хөдөө орон нутаг руугаа маш их томилдог явуулдаг байгаа. Өдрийн сонинд Монгол Улсын соёлын авь сэтгүүлтэн Мегмар сүрэн нийтлэлж хаш чулуун мөнгөн далаа нарын үе үеийн шилдэг сэтгүүлчид ажиллаж ирсэн нь залуу сэтгүүлчдэд томоохон сургууль болж байдаг. Нэгэн үе соёлын авь сэтгүүлтэн сэтгүүлч Ган Чимэг энд ажиллаж байсан. Туршлагатай сэтгүүлчдийн гар дор сэтгүүлч гэдэг ямар хүн байх ёстойг мэдээллийг хэрхэн олж авч нийгэмд ямар байдлаар хүргэх талаар зөвлөгөө авч байгаагийн учир өдрийн сонины сэтгүүлчид Монголын сэтгүүл зүйд томоохон орон зай эзэлж байдаг гэдгийг хэлсэн юм. Хамгийн олон картын хэрэглэгчдэд төрийн банк нь 500 гаруй салбар нэгжээр болон 270 ширхэг бэлэн мөнгөний машинаар харилцагчдаа үйлчилж байна. Зөвхөн картаар үйлчлүүлдэг байгууллагын лэгтэл эдүгээ 2500 гаруй болжээ. Төрийн банк нь олон улсын Visa, UnionPay, JCB нэрийн картуудыг төлбөрт хүлээн авдаг. Картын аливаа эрсдлээс хамгаалах хяналтын цог системийг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн шинэлэг үйлчилгээ бүхий үндэсний хэмжээний томоохон банк юм аа. Тус банкны харилцагч байгууллагын төлөөлөлд оролцсон талархлын өдрөлөг 2016 өнөөдөр SS клубт боллоо. Жишээлбэл энэ өдрөлөгт төрийн банкны удирдлагууд салбар тооцооны төвийн захирлууд оролцож, зочдод хүндэтгэл үзүүлж, санал хүсэлтийг нь сонсдог байна. Харилцагч байгууллагуудаа юуны лоуринг үйлгээс сэргийлэх мэдээллийг түгэх зорилготой мөн түнчлэн төрийн банкнаас гарч байгаа шинэ бүтээгдэхүүн болох Visa кредит карт, JCB дебет картыг харилцагч байгууллагуудаа танилцуулах тийм өдрөлөг болж байгаа юм. Өдрөлгийн үеэр бэлэн бусад төлбөр тооцооны өнөөгийн байдлаа цаашлын хандлагын талаар танилцууллаа. Картаар үйлчлүүлэгч байгууллагуудын зүгээс төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээний сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Галас банкны үйлчилгээг онцлог үйлчилгээгээр нэрлэсэн юм байна. Харилцагчтай болон хамтран ажилладаг байгууллагуудаа янз бүрийн арга хэмжээ явуулдаг. Түүний нэг нь 11 сарын 5-наас 12 сарын 5-ны хооронд болж өнгөрсөн шилдэг куб уралдааны аян баг. Тэр аянаа өнөөдөр дүгнээд 4 шилдэг байгууллага шалгаруулна. Мөн энэ үеэр төрийн банкнаас зах зээл нэвтрүүлээд байгаа
EMV чиптэй өндөр нууцтай олон улсад ашиглагдах Visa Credit Card, GCV Debit Card-ан сонирхолсон юм. Бид таахан дотоод үйл амьдралын мэдээлэлээс танилцууллаа. Та бүхэн олон улсын үйл амьдралын мэдээг орчуулагч редактор Мөнгөн Чимгийн бэлтгэснээр хүлээн авна. Үзэгчдээ арай мэнд хүргэе. Өнөөдөр олон улсын анхаарлын төвд байсан мэдээлэлээс танилцуулъя. Орос албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний Японд хийж байгаа айлчлал өнөөдөр Токио хотноо 2 дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. Хоёр талын төрийн тэргүүн нарын өнөөдрийн уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг шин шатанд гаргаж өргөжүүлэх тухай асуудал түлхүү хөндөгдсөн байна. Хоёр улсын төрийн тэргүүнараас гадна засгийн газар бизнес эрхлэгчдийн төвшөнд хэд хэдэн шаттайгаар зохион байгуулагдсан өнөөдрийн уулзалт хилцээрийн дунд олон 10 гэрээ хилцээрийг байгуулахаар тохиролцсон байна. Тэр дунд өнгөрсөн 5 дугаар сард Японы ерөнхий сайд Шинзо Абегийн танилцуулсан 8 талд эдийн засгийн төлөвлөгөөнд багтсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр дахин баталжээ. Албаны их сурвалжийн мэдээлж байгаагаар энэ уулзалтын хүрээнд 70 гаруй гэрээ хилцээрт гарын үсэг зурхаар болсон бөгөөд үүний үр дүнд Японы талаас 2.5 тэрбум долларыг Оросын талд нийлүүлэхээр болсон байна. Тухайлбал үүнд Сибирийн алс орнын бүс нутагт хамтарсан нүүрсний уургайг хөгжүүлэх, Арктикт байгалийн олборлоход зээл олгох тухай гэрээ хилцээрүүд багтаж байна. Энэхүү уулзалтын хүрээнд байгуулагдсан эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүд нь хоёр улсын хооронд 70 гаруй жил хүлээгдэж байгаа энхийн гэрээнд гарын үсэг зурх асуудлыг нааштайгаар эргүүлж шин шатанд гаргана гэж найдаж байгаагаа Шинзо Абе мэдгдсэн. Харин ерөнхийлөгч Путин хоёр улсын хувьд хоёуланд нь стратегийн ач холбогдолтой газар нутгийн асуудлыг эгшин зур шийдвэрлэх боломжгүй. Ямар гарц шийдэл байгааг судлан үзэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ. Энхийн гэрээ байгуулахад чөдөр тушаа болж байгаа Корелийн өмнөд талын дөрвөн арлын эзэмшлийн тухай асуудал шууд шийдэгдэх боломжгүйч энэ газар нутаг дээр аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулах болон өмнө нь амьдарч байсан уугуул иргэдийг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг судлахаар тохиролцжээ. Ерөнхийлөгч Путиний Япон улсад хийсэн 2 өдрийн айлчлал 11 жилийн дараа Кримийн асуудлаас үүдэн Оросд хориг тавьснаас хойш анх удаа болж байгаагаараа онцлог юм а. Түүний айлчлалын эхний өдөр ерөнхий сайд Шинзо Абегийн төрсөн нутагт нам тайван уурын амжилгал дунд болж өнгөрсөн бол 2 дахь өдрийн айлчлал өнөөдөр Токио хотноо эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хилэлцснээр инхүү өндөрлөлөө. Хятадын батлан хамгаалах хүчин зэвсэг техникийн хүчийг нэмэгдүүлж тус улсын хувьд анхны буюу цор ганц байгаа нисэх онгоц тээгч хөлөг онгоцынхон үйл ажиллагааны бүрэн бүтэн байдал чадамжийг шалгах анх удаагийн сургалтыг эхлүүллээ. Энэ сургалтанд ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэрэг болон нисэх хүчний ангийн бие бүрэлдэхүүн оролцож байгаагаас гадна хэд 10 нисэх онгоц хөлөг онгоцуудыг хамруулж жинхэнэ гал нээж сургуулж байгаагаараа онцлог болж байна. Хятадын зүүн хойд нутгийн Бохан тэнгист болж байгаа уг сургуулалтанд J-15 нисэх онгоц тээгч хөлөг онгоцоос гадна буужин хөөргөх систем болон хамгийн сүүлийн үеийн агаараас хамгаалах радараар тоноглогдсон 3 ширхэг ТИГ-52C, ТИГ-52D загварын сөнөгч онгоц, байлдааны шумбагч онгоц, 3 ширхэг ТИГ-52A загварын харуулын хөлөг онгоц, түш дүүргэх нөөцийн хөлөг онгоцыг оролцуулж байна. Сургуулийн үеэр тээгч онгоцон дээр байрлуулсан агаар ангилын пуужин болон хөлөг онгоц устгагч пуужингуудыг зорилтод байгаа устгах ажиллагаанд ашиглаж байгаа гэрэл зураг болон дүрс үйлчлэгийг өнөөдөр өглөө Хятадын төв телевизээр олон нийтэд анх удаа үзүүллээ. Энэ цэргийн сургуулалт нь Хятадын ардын чөлөөлөх армийн бие бүрэлдэхүүний сургалтын төвшин болоод зэвсэг техникийн нөөц чадамжийг шалгах зорилготой хийгдэж байгаа гэж албаныхан тайлбарлаж байна. Тодорхойлбол Хятадын батлан хамгаалах хүчин альва дайралт халдлагад бэлэн байж түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор байлдааны ажиллагааны бэлэн байдлыг хангахад анхаарч байна. Энэхүү зэвсэг техникийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор 1998 онд Украинаас 25 сая доллараар худалдан авч өөрсдөө засч сэлбсэн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоо хэд хэдэн удаа туршсны дүнд анх удаа цэргийн сургуультанд ашигласан нь энэ юм а. Леонин гэж нэрлэж байгаа энэ тээгч онгоцыг хуучин зөвлөлт холбоот улсын үед тэнгисийн цэрэгт ашиглаж байгаад 1992 онд Украинд шилжүүлээд байсан юм. Харин үүнийг нь Хятадын тал худалдан авч засч сэлбэснээр тус улсын хувьд анхны цор ганц байлдааны зориултаа нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг цэргийн үйл ажиллагаанд бүрэн ашиглах боломжтой болсноо. Энэхүү сургуультаараа дамжуулан олон улсад энэхүү харуулж байна. Өмнөд Солонгосын эрх баригч Синүрэ намын дотоодод ерөнхийлөгч Пакийн импичменттэй холбоотойгоор хувийн зөрчил өрсөлдөөн нэмэгдэж, намын удирдлагууд огцорч оронд нь ерөнхийлөгч Пакийн хүмүүс парламент дахь намын фракцийг тэргүүлэхээр боллоо. Мөн ерөнхийлөгч Пак үндсэн хуулийн шүүхт түүнтэй холбоотой асуудлаар өөрийн байр суурийг бичгээр илгээсэн тухай ерөнхийлөгчийн ордны төлөөлөгч өнөөдөр уламжлалаа.
Өмнө нь Солонгосын парламент ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэхгүй гэдэг шийдвэр гаргаснаас хойш ерөнхийлөгч Пакийг хугацаанаас нь өмнө огцруулах тухай асуудал тус улсын үндсэн хуулийн шүүхэд шилжээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийг бичгээр гаргаж тус шүүх рүү илгээсэн байна. Үндсэн хуулийн шүүх талуудын өгсөн мэдээллийг хэлэлцэн үзээд 60 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрвээ ерөнхийлөгчийг огцруулъя гэдэг шийдвэр гаргавал мөн л 60 хоногийн дотор дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийг зарлах ёстой. Энэ хэрэгт ерөнхийлөгчийн Синурын намын дарга хариуцлага хүлээж огцорсон байна. Тодорхойлбол нам дотроо зөрчилдөөнтэй байгаа нь намын удирдлагуудыг ийхүү огцороход хүргэсэн гэж мэдээлж байгаамаа. Өнөөдөр өглөө болсон намын удирдлагуудыг сонгох санал хураалтаар ерөнхийлөгчийн талыг баримтлагч Ву Тайк намын даргаар сонгогдож, бодлогын зөвлөлийг мөн л ерөнхийлөгчийн талын хүн болох Лю Хүнжэй даргалахаар боллоо. Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгалаа. Өчигдөр Брюсселд болсон дэд хэмжээний уулзалтын үеэр эх 1-р сар дуусах байсан хоригийг дахин 6 сараар сунгасан байна. Энэ шийдвэр аль талдаа гинтийн биш. Өөрөөр хэлбэл Европын талаас хоригийг сунгах сонирхолтой байгаа гэдгийг Меркель, Олланд нар энэ 7 хоногт болсон 2 тал уулзалтынхаа үеэр мэдэгдэж байсан юм а. Оросын эсрэг хоригийг сунгах болсон гол шалтгаан нь Украиний хямралтай холбоотой. Тодорхойлбол Украинд гал зогсоох Минскийн хилцээрийг Оросын талаас бүрэн гүйцэд хэрэгжүүлэхгүй байна гэдэг шалтгаанаар хоригийг дахин 6 сараар сунгаж 6 дугаар сарын 31-нд хүртэл Оросын эрчим хүч, батлан хамгаалах, банк санхүүгийн салбарт мөн ерөнхийлөгч Путинтай ойр харилцаа холбоотой бизнес эрхлэгч нэр нөлөө бүхий хүмүүсийн эсрэг тэдний хөрөнгийг зарцаах болон Европт зорчихыг нь түр хоригдсан шийдвэрийг хэвээр үлдээхэр болж байна. Гэхдээ энэ шийдвэрийг ойрын өдрүүдэд Европын холбооны байнгын хороо аль биесээр баталж баталгаажуулах юм байна. Оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэн сунгах нь үр дүнтэй эсэх асуудлаар Европын орнууд харилцан адилгүй байр суурьтай байна. Тухайлбал Итали, Словакийн төлөөлөгчид энэ хоригийг зөөлрүүлэх буюу Москватай эрчим хүч худалдааны салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Оросын Итали тасгийн уламжилснаар Орос Сирд засгийн газрын армийг идэвхтэй дэмжиж байгаа энэ үед Европын удирдагчид тус улсын эсрэг хоригийг сунгахаас татгалзах нь Европын холбоог сул дорой харагдуулна гэж имэж байна гэсэн байна. Энэ зур улс төрийн шинжээчид хоригийг сунгах шийдвэртэй холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Тэдний зарим нь Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп хямралыг зохицуулах болон терроризмтай тэмцэх ажилд Оростой илүү ойр хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь хоригийг сунгахад түлхэж боллоо гэж үзэж байхад нөгөө хэсэг нь өчигдрийн хуралдаан дээр үндэслэн Европын холбоо Москвагийн эсрэг одоогийн хоригийг сунгахаас биш дахин шинээр хориг тавихгүй болов уу гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Өчигдрийн уулзалтанд Европын холбооны гишүүн 28 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд нэн тэргүнд Украиний асуудлаас үүдэн Оросд тавьсан хоригийг сунгах тухай асуудлыг хэлэлцснээс гадна Сир, Украиний нөхцөл байдал, Европ дахь цагаачдын урсгал, Европын холбоо болон НАТО, Брекситтэй холбоотой асуудлуудад гол анхаарлаа хандуулсан байна. Евро зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск эдгээр асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ Нидерландын ард түмэн Украин Европын холбооны эвслийн гэрээг батлахыг дэмжээгүй хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн байна. Тодорхойлбол өнгөрсөн оны 4-р сард Украиныг Европын холбооны гишүүний нэгэн адил эрх үүрэг хүлээх боломж олох тухай агуулга бүхий гэрээг дэмжих эсхийг Нидерландын олон нийтийн дунд санал асуулга хэлбэрээр явуулсан ч олонх нь дэмжилгүй гэрээг унгасан байдаг юм а. Энэ нь Оросын талд нааштай шийдвэр болсон гэдгийг ч ажиглагчид хүлээн зөвшөөрдөг. Украиний хувьд эвслийн гэрээг хамгаалахын тулд бид бүгдийг хийсэн. Гэхдээ Нидерландын ард түмний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч хуулийн дагуу баталсан. Одоо хариуцлага Нидерландчуудад л ирж байна. Украин Европын холбооны эвслийн гэрээ нь дан ганц Украиний хувьд ч чухал биш. Европын говлотгийн байр суурь итгэл үнэмшилтэй холбоотой асуудал. Евро зөвлөлийн ерөнхийлөгч Туск Украинаас гадна Брекситтэй холбоотой асуудлаар байр суурь илэрхийлэхдээ Еврокомиссийн төлөөлөгч Мишель Барниг Британийг Европын холбооноос гаргах тухай хэлэлцээрд тусгай төлөөлөгчөөр оролцуулах саналаа илэрхийлсэн байна. Өчигдрийн уулзалтанд Их Британий ерөнхий сайд Тереза Мэй оролцсон боловч оройн зоогонд урагдаагүй байна. Энэ үеэр бусад 27 гишүүн орны төлөөлөгчид Брекситтэй холбоотой албан бус яриа хэлэлцээрийг өрнүүлсэн гэж албаны их сурвалжууд мэдээлж байна. Мөн үүний зэрэгцээ кибер халдлага, далай тэнгисийн аюулгүй байдал гэх мэт Европын аюулгүй байдлыг хангахад НАТОтой цаашид хэрхэн хамтрах талаар уулзалтын үеэр хэлэлцсэн байна. Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгахтаа зэрэгцээд Америк Оросын эсрэг арга хэмжээ авах болно гэж ерөнхийлөгч хэллээ. Тодорхойлбол өнгөрсөн 11-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Орос улс хөндлөнгөөс оролцсон буюу мэдээллийг хакерцсан гэж Америкийн талаас үзэж байна.
Ерөнхийлөгч Обамагийн мэдэгдэж байгаагаар Оросын хакерууд ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон болон түүний шадар туслахын цахим загтал гаднаас халдсан гэж буруутгагдаж байгаа юм а. Харин үүнийг нь Москва эрс өгөөсгөж байгаа. Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп ч үүнийг байж боломгүй хардлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин Америкийн тагнуулын төв газар цахим халдлагын цаана Кремль бий гэх маш олон баримтуудыг олж авсан гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн цагаан орны төлөөлөгч өчигдөр Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг энэ хэрэгт оролцсон гэж хүртэл мэдэгдсэн юм а. Энэ мэдээлэлээс ердөө хэдхэн цагийн дараа ерөнхийлөгч Обама радиогийн нэвтрүүлэгт оролцох үеэр цахим халдлагын цаана Орос байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Иймд бид Оросын эсрэг шаардлагатай арга хэмжээг авах болно гэж амласан байна. Гэхдээ ерөнхийлөгч Обамагийн бүрэн эрхийн хугацаа эх оны 1-р сарын 20-нд дуусах учраас энэ амлалт хэрэгжих хэсэг нь тодорхойгүй байна. Бид та бүхэнд өнөөдөр олон улсын анхаарлыг татсан мэдээлэлээс хүргэлээ. Бидэнд таамт байсан үзэгчдэд баярлалаа. Одоо та бүхэнд спортын үйл амьдралын мэдээлэлээс танилцуулъя. Өнөөдрийн спортын мэдээллийг өдөртний спортын мэдээ эхэлж байна. Монголын хоккей холбооны 2016-аас 17 оны лигийн аврах шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ жилийн лигийн аврах шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтууд Бага нуурын цом нэртэйгээр нийслэлийн Бага нуур дүүргийн мөсөн талбайд эхэлж байна. Монголын хоккей холбооны лигийн аврах шалгаруулах тэмцээний энэ жилийн эхний тойргийн тоглолт Бага нуурын цом нэртэйгээр зохиогдож байна. Монголын хоккей холбооны лигийн аврах шалгаруулах тэмцээнд 5 багийн хоккейчид ур чадвараа сорьорсолдож байна. Отгонбаяр ахлах тасгалжуулагчтай, олон улсын хэмжээний мастер Мишгсүр анхлагчтай, уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрийн Хангард клуб, Бат Эрдэнэ тасгалжуулагчтай, олон улсын хэмжээний мастер Тамир ахлагчтай Пласт баг, Цогтойр тасгалжуулагчтай, Алтан гэрэл ахлагчтай Багнуур хувьцаат компани Багнуур баг, Үлзий сайхан тасгалжуулагчтай Мэргэ ахлагчтай Капитал банк, Шарын гол хувьцаат компани Жаргал тасгалжуулагчтай, олон улсын хэмжээний мастер Пүрэн учир ахлагчтай Шарын гол гэсэн 5 багийн 100 гаруй хоккейчид энэ жилийн лигийн аврах шалгаруулах тэмцээнд 3 тойрог өрсөлдөж аваргуудаа тодруулах юм а. Өнөөдөр тэмцээний эхний тоглолтод Бласт Шарын гол баг тоглож 2-2 харьцаатайгаар тэмцлээ. Шарын гол багийн хувьд бол бэлтгэл нэлээд сайн хангагдсан гэж бодож байна. Бас Шарын гол сумынхаа төр захиргааны байгууллага Шарын гол хувьцаат компани маань энэ хоккейчдийнхоо бас бэлтгэлийг хангах тал дээр маш их анхаарч бэлтгэлийг нэлээд өндөр түвшинд хангасан гэж үзэж байгаа. Тэгэхээр нийт лигийн авралт оролцоо бусад багуудаа баг хамт олондоо бас хамгийн өндөр амжилтыг хүсье байна. Тэгээд Монголын шавьтай хоккейн хөгжил улам хөгжиж цаашдаа маш олон амжилтуудыг гаргах болтугай гэж хүсэж байна. Манайх бас жоох энэ жилдээ хүчээ нэмсэн байгаа. Бэлтгэл сургууль сайхан байна. Бага нуурынхаа одоо хамт олонд одоо сайхан тэмцээн хүлээж авч байгаад бас их баяртай байна. Ер нь бол тоглоход бол бэлэн байна. Энэ жилийн орж байгаа багуудын төвшин хэр байна? Багууд бол сайхан бэлтгэл сайтад байна. Сая эхний 2 тоглолтыг үзэхэд бол Балас компани Бага нууртай тоглоход бол ер нь бол өгөө аваатай сайхан тоглож байна. Өвлийн спортын гол төрлүүд гэмээр нэрлэгддэг шавьтай хоккейн лигийн аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд ирэх 1-р сард Улаанбаатар хотноо 8-аас 13 өдрүүд зохиогдох бол энэ жилийн лигийн аврах шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Эрдэнэ хотноо 2-р сарын 4-өөс 8-ны өдрүүд тоглож аваргууд нь тодорхой юм а. Лигийн аврах шалгаруулах тэмцээнээс шигшээ багийг бүрдүүлж олон улсын тэмцээн уралдаанд оролцсон Монголын шавьтай хоккейн багийнхан Шведэд 1-р сард болох бөмбөгтэй хоккейн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцсон. Мөн 3-р сард Тайланд улсад болох Challenge Cup тэмцээнд оролцохоор бэлтгэл сургалтаа бацаах юм а. Монголын гандуулын 2016 оны улсын аврах шалгаруулах тэмцээн өнөөдөр Монгол улсын боловсролын их сургууль дээр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 8 багийн тамирчид ур чадвараа сорж байна. Монголын гандуулын холбоо Монгол улсын боловсролын их сургуультай хамтран 2016 оны улсын аврах шалгаруулах тэмцээний зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 8, 16 багийн 180 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж байна. Гандуулын спортын мастерууд шилдэгүүд энэ удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээнд ур чадвараа сорж байна. За үүний өмнө Сэлэнгэ аймагт гандуулын залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээн зохиогдож 20 гаруй багийн тамирчид ур чадвараа сорьсон юм а. Монголын гандуулын холбооноос жил 6-аас 7 тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. 2016 онд олон улсын чанартай тэмцээн уралдаанд Монголын гандуулын залуучуудын шог амжилттай оролцсон. Энэ оны хувьд болохоор манай одоо залуучуудын баг Гонконгод одоо бас олон улсын тэмцээнд оролцоод ирсэн. Макаогийн багийг эрэгтэй эмэгтэй баг хоцсон байж байгаа. Бус орнуудын багтай бас нэлээд ойрхон одоо тоглож байна. Ер нь Азиад одоо гарч Азийн төвшөнд одоо юм тоглох зорилттой байгаа. Сүүлийн үеийн Азийн наадмууд бол бүгдээрэнд нь одоо оролцож байгаа. Өөрийнхөө их оронд 2014 онд олон улсын одоо анхны том тэмцээнээ бас зохион байгуулсан байж байгаа.
Монголын гандуулын холбооноос энэ жил мөн оюутны лигийн аврах шалгаруулах тэмцээнийг санаачилсан зохион байгуулж эхэлсэн эхний тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа. За оюутны лигийн аврах шалгаруулах тэмцээнд эрэхтэй 10 эмэгтэй 6 багийн тамирчид ур чадвараа сөрөөрсөлдөж байна. 5 дугаар сард оюутны лигийн аврах баг тодорхой юм байна. Монголын олимпийн таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн цомын аврах шалгаруулах тэмцээн өнөөдөр спортын төвөрт Яатан хэмт эхэллээ. Энэ удаагийн тэмцээний дивизэнд хот хөдөөгийн 42 клубын 800 гаруй тамирчид ур чадвараа сорж байна. Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн өнөөдөр маргааш 2 өдөр спортын төв орнд үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатарын бүх дүүрэг клубүүдийн шигшээ баг тамирчид хөдөө орон нутгаас хамгийн холоос Баян Улгийн ховд ховолтой тэргүүтэй 10 гаруй аймгийн баг тамирчид оролцож байна. Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд оролцох шохид хөвгүүд бага насны 5-аас 6, 7-оос 8, 9-өөс 11 насны ангилалд өсвөрийн тамирчид 12-оос 14, 15-аас 17 гэсэн насны ангиллалтайгаар нийт 42 жинд ур чадвараа сорж аварга тодорхойлно. Монголын таеквондогийн холбооноос энэ онд хөдөө орон нутгийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх байнгын тэмцээн уралдаанаар хангах зорилгоор 5 аймагт бүсчилсэн байдлаар нийт 12 тэмцээнийг зохион байгуулжээ. Одоо үзэгч тавны анхаарлыг Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн удирдлагын тойргийн мэдээлэлд хандуулж байна. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн мөсөн талбайд Chicago Blackhawks, New York Islanders багийн тоглолт болжээ. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн удирдлагын тойргийн тоглолтуудаас хоккей орхооднуудын анхаарлыг татсан тоглолт бол New York Islanders, Chicago Blackhawks багийн тоглолт байлаа. За Barclays төвд улсын тоглолт хоккей орхооднуудын анхаарлыг татаж эхний үеийн тоглолт 3-3 харьцаатай тэнцээгээр өндөрлсөн байна. Тоглолтын эхний голыг 1-р 2 дахь минутанд лед Чемер Куини нарын дамжуулалтаар оруулж тоглолтын тооны харьцааг 1-1 болгосон байна. За үүнээс ердөө 1 минутын дараагаар Сизакс тоглолтын тооны харьцааг 2-1 харьцаатай болгож Islanders хошуужилж эхэлжээ. Харин өрсөлдөгч байгаас Панаран Крит Сибрук нарын дамжуулалтаар тоглолтын тооны харьцааг 2-1 харьцаатай болгосон бол Оросын холбооны улсын шилдэг хоккейчин Анисимов тоглолтын тооны харьцааг тэнцвүүлжээ. 1-р үеийн тоглолт 3-3 харьцаатай өндөрлсөн бол 2-р үед 2 баг 1-1 голыг оруулсан байна. Тоглолтын 2-р үед 4-4 харьцаатай тэнцэж энэ тоглолтын хувь заяа шийдвэрлэх 3-р үед ялагч нь тодорсон байгаа. За тоглолтын ялалтын голыг тоглолтын 3-р үеийн 53 дахь минутанд Фани Крюгерийн дамжуулалтаар оруулж 5-4 харьцаатай Chicago Blackhawks энэ тоглолтод очлоо. За энэ тоглолтын гол баатар Оросын холбооны улсын шилдэг давтлагчдын нэг Артем Панарын тоглолтод 2 гол оруулж 1 ашигтай дамжуулалтыг өгсөн байна. Тэрээр энэ өдрөлд нийт мөсөн талбайд 32 тоглолтод оролцож одоогоор 13 гол оруулж 16 ашигтай дамжуулалтыг өгöd байгаа. Шилдэг давтлагчдын нэгт зүйсээр тооцогдож байна. За энэ өдөр мөсөн талбайд Winnipeg Florida Panthers багийн тоглолт боллоо. За энэ тоглолт бүлийтээр тоглолтын хувь заяа шийдэгдсэн. Тоглолтын эхний голыг Winnipeg клубын Buffalo тоглолтын 19 дахь минутанд оруулсан бол тэнцээний голыг Алдарт Ягрын дамжуулалтаар Барко оруулж тоглолтын тооны харьцаа тэнцсэн байна. Тоглолтын үндсэн цаг 3-3 харьцаатайгаар тэнцсэн. За энэ тоглолтод бүлийтээс өрсөлдөгч байгаа Winnipeg 4-3 харьцаатайгаар хэвтсэн байна. Америкийн үндэсний сагсан мөгийн холбооны удирдлагын тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдж байна. Сагсан мөгийн орхотнуудын анхаарлыг зүйсээр татж байсан Denver Nuggets Portland Trail Blazers багийн тоглолт болжээ. Америкийн үндэсний сагсан мөгийн холбооны удирдлагын тойргийн тоглолтод Denver Nuggets Portland Trail Blazers багийн тоглолт болсон. За энэ тоглолтод 132-120 харьцаатай 12 онооны илүүтэй Denver өрсөлдөгч ойдсон байна. Энэ тоглолтод Denver-ийн шилдэг тоглогчдын нэг Галинари 27 оноо авсан бол багийн тоглогч Харрис 18 оноо авч 6 ашигтай дамжуулалтыг өгсөн байна. За энэ тоглолтын гол баатар Данило Галинари энэ үлрэлт нийт 23 тоглолтод оролцож нэг тоглолтод дунджаар 16.7 оноог авсан үзүүлэлтээр энэ үлрэлийн тоглолтыг үргэлжлүүлж байна. Энэ тоглолтод өрсөлдсөн Портленд багаас хамгийн шилдэг тоглолтыг Лилард үзүүлсэн байна. Тэрээр энэ тоглолтод 40 оноо авч 10 ашигтай дамжуулалт өгж 5 бөмбөг салгасан хэдиж энэ тоглолтод баг нь хожигдсон байна. Шилдэг тоглогч Damon Lillard энэ үлрэлт нийт мэргэжлийн лигийн 28 тоглолтод оролцсон байна. Тэр нэг тоглолтод дунджаар 27.7 оноог авсан үзүүлэлтээр улирлын тоглолтоо үргэлжлүүлж байна. Үзэгч та бүхэнд манай оронд болон дэлхийд дахинд болж байгаа спортын тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлээр бэлтгэх хүргэдэг спорт тэмцээг өргөлээ. Үзэгч та бүхэн ирж байгаа амралтын өдрүүдэд спортоор хичээлэн ая тухтай өнгөрүүлээрэй. Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агарын урдчилсан мэдээ танилцуулъя. Өлгийд шөндөөн 14 өдөртөө 1 хэмхүйтэн. Улаангомд шөндөөн 28 өдөртөө 17 хэмхүйтэн. Ховдод шөндөөн 18 өдөртөө 5 хэмхүйтэн. Алтай шөндөөн 12 хэмхүйтэн өдөртөө 2 хэмийн дулаан. Улаастад шөндөөн 18 өдөртөө 7 хэмхүйтэн. Тосон цэнгэл шөндөөн 30 хэм өдөртөө 21 хэмхүйтэн. Баян хонгор шөндөөн 14 өдөртөө 3 хэмхүйтэн. Мөрөнд шөндөөн 24 өдөртөө 13 хэмхүйтэн.
Хатгалд шөнөдөө 19 өдөртөө 7 хэм хүйтэн. Цэцэрлэг шөнөдөө 9 хэм хүйтэн өдөртөө тэг хэмийн дулаан. Хар хориндоо шөнөдөө 15 өдөртөө 2 хэм хүйтэн. Арва хэр шөнөдөө 10 хэмийн хүйтэн өдөртөө тэг хэм дулаан. Болгонд шөнөдөө 18 өдөртөө 6 хэм хүйтэн. Дархан хотно шөнөдөө 21 хэм хүйтэн өдөртөө 10 хэмийн хүйтэн. Эрдэнэтэд шөнөдөө 11 хэм хүйтэн өдөртөө тэг хэм. Чойрт шөнөдөө 16 өдөртөө 5 хэм хүйтэн. Сүхбаатарт шөнөдөө 23 өдөртөө 11 хэм хүйтэн. Зүүн хараад шөнөдөө 21 өдөртөө 9 хэм. Зүүн модод шөнөдөө 15 өдөртөө 6 хэм хүйтэн. Багнуур шөнөдөө 24 өдөртөө 13 хэм хүйтэн. Чингисд шөнөдөө 23 өдөртөө 12 хэм хүйтэн. Барууртад шөнөдөө 18 өдөртөө 9 хэм. Чавсанд шөнөдөө 16 өдөртөө 8 хэм хүйтэн. Мандалгавд шөнөдөө 14 хэм хүйтэн өдөртөө тэг хэмийн дулаан. Даланзадад шөнөдөө 11 өдөртөө 2 хэм дулаан. Хамбогдод шөнөдөө 7 хэмийн хүйтэн өдөртөө 2 хэм дулаан. Сайн шандад шөнөдөө 14 өдөртөө 2 хэм хүйтэн. Замын өдөрт шөнөдөө 13 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтэн. Нийс Улаанбаатар хотод шөнөдөө 19 өдөртөө 9 хэм хүйтэн байх болно. Бид тагийн цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаарыг хүргэлээ. Та бүдийн амралтын өдрүүд ая тugтайгаа болтугай.